Энэ учрал ерөнхий сайдын хэлж байгаа үгэн дотор энэ алдаа дутагдлыг гарч байгаа алдаа завхрал алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрж байгаа явдал бол маш их зүйтэй зүйл байна. Ялангуяа энэ төсвийн асуудлаар маш их алдаа завхрал гарсан. Гадагшаа гарч байгаа нэг жоохон түүхэд тэр дотроо нүүрснийх нь бит хэмжээ жоохон нэмэгдээл экспортын үн нэмэгдэнгүүт нэлээд хэдэн төгрөг орж ирэхэр юм шиг ингээ хардаг. Ингээ тэрэндээ дагуулад баахан зарлага төлөвлөдөг. Дараа нь даахгүй нөхө булуу хураадаг. Яг ийм схемээр явж ирсэн. Дээр нь өмнөх сангийн сайд нарт би хэлээ сүйдээ баг өөрөө хэрэгтэн болоод дууссан. Энэ жавхлан энэ Хөрлбаатарын энтрийн маш буруу бодлого бас одоо мэдчих ингээд хүн сайд болсон байл. Та нарын бодлого зөв болгооч гэж хүсэж байгаа. Энэ та нарын явуулж байгаа буруу бодлогын үр дүнд Монгол улс сүрээд байгаа учраас би энийг засах гэж дандаа хэлдэг. Тэгэхээр та энэ алдаа дутагдж зөвшөөрч байгаа нь үнэхээр би их баярлж байна. Тийм учраас би бас баярлсандаа хэд үг хэлье гэж бодлоо. Нэгдүгээр тийм шүү дээ. Одоо энэ засгийн газар байгуулагдаад нэг хэсэг хугацаа өнгөрчлээ. Хамгийн гол юм бол нэгдүгээрт юу хийгээд өгөөч. Энэ юмныхаа үнийн өсөлттэй ер нь яаж тэмцэх гээд байгаа Монгол ангичин бол одоо үндсэндээ инфляцийг олж ажиллах хэвээр. Эднийхтэй хамтраад гэдэг юм уу засгийн газар яг юу хийх гээд байгаа. Одоо гялалдсан одоо гялтаасан гой тоонууд яриад байх. Энэ бол буруу. Одоо энэ чинь айл гэрийн одоо тэр алхавч гэдэг босго гэдэг юмар яаж давж орж байгаа хэдэн төгрөг нэмэгдэж байгаа юм уу юм. Энэ дээр л илүү ярмаар байна. Инфляц буруулах дээр анхаарал өгөөч. Би хугацаа байгаа учраас би товчлон хэлчихье. Хоёрдугаар та бүтцийн өөрчлөлт хийхтэй байна шүү дээ. Энэ Америкт нэг хийсэн. Бид нар нэг дуурайгаад нэг юм хиймээр байна. Department of Government Efficiency гэдэг шиг засгийн газрын одоо бүх байгууллагуудын үр ашгийг үр өгөөжийг дээшлүүлж чадах үс ийм төр шинжтэй яамыг байгуулмаар байна. Одоо та нар баруун мянгуужингийн үлгэр байдаг шүү дээ. Ингээд шавар чигдчихэд өөрийнхөөсөөс өөрийгөө татаад гаргадаг. Ямар ч мундаг хүн дээр салбар дээр очиод тэр яамыг бол салбарыг бол өөрчлөх боломжгүй. Тийм учраас ийм дундын юм байгуулах ёстой. Засгийн газар дээр байшин савчин болж байгаа юм уу? Метр квадраттай ингээд болж байгаа юм уу? Имлэг одоо болж байгаа юм уу? Нэг өрөөнд одоо нэг хүн байх нь зөв юм уу? 4 хүн байлагчвал яадгийг. Ингээд их олон янзын юмнууд байна. Энэ дээр жах ажиллаад өгөөч гэж хүсэж байна. Дараачих нь бол учрал ерөнхий сайд та хөрөнгө оруулалтыг нэг хүрчлэн үзмээр. Нэг хүрчлэн. Ямар ч үр ашиггүй, эсвэл үр ашиг нь тодорхойгүй, эсвэл зураг төсөлгүй, эсвэл 10 жил үргэлжилдэг ийм юм байна гэдэг чинь бид дампуурна л гэсэн үг. Тэгэхээр та энэ дээр үзээч би нэг 2 жил ажиллахдаа нэг удаа бүх объектээр нь үзсэн. Хэрэггүйг нь хасах гэж их оролдсон. За энэ дээр нэг ажиллаад өгөөч. За дөрөвдөх нь бол төсвийн хөрөнгөөр барьсан юм чинь дахиад төсвийн хөрөнгө иддэг ийм уурхаа сав болчиход байгаа байхгүй. Гэхдээ энийг муу жижиг улсад одоо хичнээн хэмжээний төсвийн театр ч гинүү юу ч гинүү ямар үр ашиг байгаа юм бэ? Үр ашиг юу юм бэ? Тэгэхээр энийг маш сайн тооцоолдог иймэрхүү юмнууд жаахан хийчихвэл би бас хэд 3 төгрөг болох уу гэж бодож байна. Одоо их хурлын гишүүдийн буруу биш л дээ. Энэ салбарын цалин нэмээр тэр салбарын цалин талдаа салбарын цалин нэмнэ гэдэг юм а бүгдээрээ толгоноос авчаа. Бид нар нэг л улс байхгүй. Энэ учрал гэдэг ерөнхий сайдын мэдлэлд байгаа мөнгө чинь өөрөө лимитэд хязгаарлагдмал тоолчмоор идэл байхгүй. Энийг ингээл Ав Бакир сайд гарч ирээд би салбарынхаа цалин нэмэн батлууд төлөө гарч ирээ бид нар тийм юм байхгүй шүү дээ. Та нар одоо болооч. Нэг л Монгол улсад нэг л засгийн газар байдаг. Тэгэхээр энэ хязгаарлагдмал нөөцөө зөв хуваарлах юм дээр бас менеж зохион байгуулалтаа би одоо учрал сайдыг зөв хийгээч гэж хүсэж байгаа. Ингэж нэг гэр бүл шиг ажиллаач. Одоо энэ засгийн газрын сайдрыг харахаар нэг л ийм 20 гаруй ерөнхий сайд юм шиг юм ярих юм байдгүй. Ингүүл энэ дампуурч дууснаа. За би юм товчхол хэдэн санал хэлчихье. Их олон санал байгаа. Салбарын сайтуудтай уулзаж бас дахиж хэлнэ. 2024 онд хамтарсан засгийн газар байгуулахад засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг их хурлаар батлуулсан. За энэ төслүүдийг бол эренбэлсэн. Засгийн газрын 14 мега төслийг бол занзагч төр ерөнхий сайдын үед
ирэмбэлсэн. Одоо J2 сайд бол ирэмбэлсэн бэл. Тэгэхээр цаашдаа бол улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг та бүхэн харж болно. Бид нэр энэ жил бол ер нь за эдийн засгийн агшиж байгаа үед зөв хувийн хвшлээ дэмжих нь зөвхөн төсвөөс гэхээс илүүтэйгээр нөө төрийн оролцоог хумх чиглэлийн бодлогуудыг л явуулж байгаа. Дээрээс нь зах зээл дээр байгаа ажлын байруудыг хадгалах бодлогуудыг явуулж байгаа. Ажлын байр нэмэгдүүлэх, төр хувийн хвшлийн түншлэлийн одоо үйлдвэрүүдийг барьж байгуулахыг нь дэмжих, тэр зөвшөөрөл дүрм журам саад тээгүүдийн гацаануудыг арилгах бодлогуудыг хэрэгжүүлж байгаа. Яг ийм цаг үед бол аливаа улс орн бол ард түмэндээ, иргэддээ, аж ахуй нэгжүүдэд итгэж урагшилдаг. Тийм учраас энэ дөрвөн чөлөөлтийн бодлого бол энэ рүү л чиглэж байгаа. Тийм ч учраас одоо бид сая жилийн төлөвлөгөөн дээр та бүхэн сонссон баг. Энэ гангийн үйлдвэр, зэсийн үйлдвэр, нүүрс пиролиз, за тэр хөнгөн цагааны үйлдвэр гэдэг тодорхой хэдэн үйлдвэрүүдийг төсвөө санхүүжүүлэхгүйгээр барьж байгуулна гэдгийг бол тусгай явж байгаа. Үүнийг хийхин тулд тэр зөвшөөрөл дүрм журам саатайгуудыг арилгах. Жишээ нь эрчим хүчин дээр ихэд 5 одоо сэргийгт эрчим хүчний төсөл өчигдөр зарлагдлаа гэдэг шиг төсвөө санхүүжүүлэхгүй төслүүдийгээ ингэж явуулахыг л илүүтэй гол зорилгоо бол болгож байгаа. Жишээ нь гадаад зээлийн ашиглалт гэхэд та түрүү хэлж 1.2 их 80-аар өнгөрсөн жил бол гадаад зээлийн ашиглалт батлагдсан. Сая би тэр дүнгийг харлаа. Одоо жишээ нь газрын тосон зөөр 145, Эрдэнэ бүрэн дээр 82 тэрбум гарцсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ оны төгсгөл рүү буюу 7 сараас хойш бол ер нь гадаад зээл ашиглаж чадахгүй байдал руу орчиж байгаа. Сая энэ хууль батлагдаагүй байсан учраас тэгтээ батлагдах эцсийн хэлцүүлэг шилжсэн байсан учраас бас нэг гадаад зээлийн ашиглалтаас 300 хумээд оруулаад ирсэн. Тэгээ одоо ингээл энэ орон зайд урагшлна. Тэгтээ төслүүдийг ирэмбэлсний хувьд бол саяны 2 төслүүдийг бол бид нар тэргүй ээлжинд хэрэгжүүлнэ гэдгийг ирэмблээд бол явж байгаа. Тэгэхээр эх жилийн төсөв бол нэлээд одоо хумсан дээрэс нь урсгалыг нэмэгдүүлсэн л байхаас өөр замгүй болж байгаа. Гол нь энэ ажлын байрыг хадгалж үлдэх бодлогыг л явуулах гэж байгаа. Тийм ч учраас энэ татварын хуулийг өчигдөр барьлаа. Энэ бол хувийн хвшлийг иргэдийнхаа ажлын байрыг хадгалах зорилготой. Эх 7 хоногт хөрөнгө оруулалтын дагсан хуулиудыг эдийн засгийн эрхчлөөний хуультай өргөн барина. За инфляц тэгж их өөдрөг төсөөлөгөө. Энэ бол дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл. Нэг тийм өөдрөг бол биш. Яг гоо экспорт сайн байна. Гэхдээ импорт бол төдийлөн сайн байхгүй байна. Тийм учраас инфляц өсөх гол эрсдэл бол өөрөө нийлүүлэлтээр шалтгаалж байгаа. Нийлүүлэлтийн гаралтай инфляц. Эрэлтийн гаралтай инфляц дээр бол эрсдэл харьцангуй бага. Нийлүүлэлтийн гаралтай инфляц бол өөрөө маш их эрсдэл дагуулж байгаа. Энэ юу гэхээр шатхууны үнийн өсөлт. Харин ч сая засгийн газар бас нийт эдийн хэлцээрүүдийг хийж энэ шатхууны үнийн өсөлтийг докторжуулсан. Дээрээс нь шатхууны нөөц бүрдүүлэх чиглэлээр бас Оросын холбооны улстай хэлцэл хийж энэ эрсдлийг бол амжилтад авлаа. За хоёрдугаарт бол гадаад валютын нөөцийг өсгсөн байгаа энэ $1.3 тэрбум долларыг цаашдаа доктортой хадгалж чадсанаар валютын ханшны үнийн өсөлтөд шалтгаална инфляц нэмэгдэх эрсдлийг бол бууруулна гэж тооцож байгаа. За нийлүүлэлтийн гаралтай инфляц дээр бол хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих зайлшгүй шаардлага бол байгаа. Хүнсний бүтээгдэхүүнээ та хэлж чинь хүнсний бүтээгдэхүүн дээр ялангуяа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн үн өсөж байгаа. Тийм учраас энэ хөдөө аж ахуй хүнсний салбар дээр бол тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллаж байгаа. За худалдааны эргэлтийг сайжруулах чиглэлээр анхаарч чөлөөт худалдааны хэлтсрүүдэд амьлуулах чигээр дэд бүтцүүдийнхаа бүтээн байгуулалтуудыг эхэлж байна. Өмнө нь бол зөвхөн экспорт талдаа анхаардаг байсан бол импортод нь аль алинд нь анхаарахын тулд хил хаал тээвэр логистикийн асуудал дахиж гаргахгүй байх дээр бол анхаарч бол ажиллана. Тийм учраас инфляц бол тийм өөдрөг төсөөлтөө бол биш ээ. Сая энэ тарилттай холбоотойгоор бас шатгууны асуудлыг бас шийдвэрлсэн. Тэгэхээр бол энэ бодиттой ажил бол болж байна. Тэр хүнсний салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд үргэлжлэнэ. За ингээд төсвийн мэдээж урсгал зарлыг хэмнэх шаардлага бол дахин үүснэ.